Сайн уу? Энэ зан Look TV-ийн видео сангаа бол өнгө болгож ирсэн шүү дээ. Дээр нь байгаа бүх киног өнгө үзэх боломжтой болохоор тэр үед яг Look TV-г ашиглаад нэг хэсэг хэдэн кино үзсэн юм. Тэгэхээр видео санд нь байсан зарим гоё кинонуудыг заавал одоо үзэхгүй өнгөрөөж болохгүй зарим кинонуудыг энэ видеогоор багслахыг хүслээ. Эхний кино нь Inglourious Basterds 2009 онд найруулагч Quentin Tarantino-гийн хийж гаргаж ирсэн кино. Түүний яг хийдэг өмнөх кинонуудыг стилээр бол хийгдсэн. Гэхдээ цаг үеийн хувьд дэлхийн 2 дугаар дайны үед бол тавигдсанараа өөр бусад киноноос нарай өөр болдог. Гэхдээ түүний ашигладаг ихэнх техникүүд бол Inglourious Basterds дээр харагдаж байсан. Энд бол туслах эрэгтэй дүрийн жүжигчин гэдэг номинацид Christoph Waltz Австрийн жүжигчин одоо бүтээсэн хурандаа Ханс Ландагийн дүрээрээ бол Оскароос авч ирсэн байгаа. Дэлхийн 2 дугаар дайны үед Operation Kino гэх тусгай ажиллагаагаар Adolf Hitler-ийн амь насыг хороох төлөвлөгөөг бол боловсруулж байгаа талаар гардаг Америк нэгдсэн улс болоод Английн бас зарим холбоотнууд бол хамтран энэ төлөвлөгөөг бол хэрэгжүүлдэг. Энэ нь мэдээж энэ кино театрын орчимд бол өрнөн Quentin Tarantino болсон хойно ямар нэгэн байдлаар кинотой болох холбоотой. Бусад Quentin Tarantino кинотой адилхан нэлээд explicit нэлээд ийм цус аллаг бол гардаг учраас мэдээж хүүхдүүдтэй үзэхдээ анхаараарай. Гэхдээ бусад нэгэн Quentin Tarantino кинодыг үзэж байгаа бол магадгүй Inglourious Basterds-ыг бол заавал үзээрэй. Lady Bird-ийг бас үзэж болно. 2017 онд гарч ирсэн нэлээд сайн хөгжсөн киноны нэг. Ер нь уламжлалт Hollywood-ийнхний хийдэг бас coming of age story гэдэг одоо насанд хүрч байгаа хүний тухай бас үед одоо өсвөр насны хүүхдээс насанд хүрсэн хүний бол шилжиж байгаа тухай энэ үеийн сторинуудыг янз бүрээр бол гаргадаг штэ. Lady Bird бол энэ өөр нэлийн өөрөөр бол хийсэн Ирландын жүжигчин Saoirse Ronan гол дүртэн тоглосон одоо Mary Queen of Scots дээр бас тоглож байгаа. Тэгэхэд шинэ гарч ирж байгаа гол маш мундаг жүжигчтэй нэг. Мексикийн найруулагч Guillermo del Toroгийн Crimson Peak бас Look TV дээр байлээ. Mia Wasikowska өмнө нь бол The Alice in Wonderland дээр бол гол дүртэн тоглож исэн. Tom Hiddleston одоо Avengers цуврал дээр Loki-ийн дүрээр нэлээд том болсон. Jessica Chastain сүүлд HBO дээр гараад ирсэн нэг Miss Sloane гэх кино нэлээд сайн явж исэн. Энэ гурвын гол дүртэн тоглосон. Тэгэд Gothic аим шиг кино Crimson Peak гэдэг Английн бас нэг улаан толгойд дээр байдаг байшингийн тухай. Энэ байшин руу нэг Америкийн Mia Wasikowska-гийн дүр болохоор Америкийн нэлээд баян айлын охин нэг англи залуутай гэрлээ. Тэгээд Crimson Peak байшин руу нүүж очиж тэгээд Crimson Peak-ийн тухай гардаг. Gothic аим шиг кинонуудыг арай өөр төвшөнд тавиадсан. Хослол тэр нөгөө нүүр будалт, тайзсалт нь бол амар гоё тийм том юм grandiose гэдэг юм том хийцэр хийгдсэн санагдсан. Crimson Peak бол заавал үзэх ёстой шинэ үеийн Gothic аим шиг киноны нэг. Ryan Gosling-ийн карьерийн үеийг кино карьерийнх нь үед хамгийн ихнийхэн кинонуудын нэг байдаг Fracture гэдэг гол дүрд нь Ryan Gosling, эсрэг дүр нь болохоор Anthony Hopkins-ийн тоглосон. Anthony Hopkins болохоор нэлээд баян бас мундаг архитектор. Түүнийг болохоор эхнэрээ алсан хэрэгт бол сэжгэлж байгаа. Тэгээд эсрэг талд нь болохоор түүний прокурор нь бол Ryan Gosling-ийн дүрээр гарч ирдэг. Хүү амны хэрэгт бол сэжгэлж байгаагаар шүүдэг. Гэтэл яг үнэндээ шүүхийн танхимд очиод ирэнгүүт нөгөө нотлох баримтууд нь байхгүй болж ирдэг ч юм уу. Сонирхолтой юм детектив маягийн кинонууд байдаг шүү дээ. Яг юм нэг бол детектив талаасаа, нэг бол хувьч талаасаа, эсвэл прокурор, эсвэл хувь одоо өмгөөлөгч талаасаа гардаг юм жоохон толгой ажиллаулдаг тийм кинонуудын нэг байсан. Fracture гарах юм бол магадгүй Anthony Hopkins ч гэлтгүй Ryan Gosling-ийг ямар залгуу байсан юм бэ гэж хараад бас гайхах байх нэлээ. Хуурчийн сөргөлдөг нь 2009 онд гарсан юм байна. Тэгэхээр 11 жилийн өмнө. Та нар үзчихсэн үү? The Italian Job гэдэг нэг кино байдаг. Charlize Theron гол эмэгтэй дүрийн жүжигчин, эрэгтэй талд нь Mark Wahlberg, Edward Norton эсрэг дүр нь болж исэн. Тэр чинь яг анх удаа хийгдсэн яг original screenplay буюу анхны яг юм кино зохиолууд биш юм билээ шүү дээ. Өмнө нь гарч исэн яг адилхан нэртэй The Italian Job кино байдаг юм билээ. Бид тэрийг өрсө огт өмнө олж үзэж байгаагүй хоёр дахь удаа тэр Charlize Theronтай ангил үзчихсэн чинь хуучин кино нь бас айгүй гоё хийгдсэн байт юм билээ шүү дээ. 1969 онд хийгдсэн хувилбар байт юм билээ. Английн жүжигчин Michael Caine гол дүртэн тоглосон. Бас яг нөгөө жижиг английн мини купүүдийг бол ашиглаж зогсдог. Тэгэхээр юм vintage кинонууд бас аюу сонирхолтой юм байлээ. Хийцэн болоод одоо нөгөө нэг видео файл нь гэсэн лээ сайн
хадгалагдсан мөнгө дүрсний хувьд гэсэндээ 1969 оны гэхэд айгүй сонирхолтой хийгдсэн. Сонирхолтой тийм сайн хадгалагдсан кино байлээ. Амралтын өдрүүдээр кино марафон хийдэг хүмүүсийн хувьд бас байж болох нэг кино Lord of the Rings-ийн бүх 3 цувралаас байлээ. Эхнээс нь тусдаа 3 цаг нийтдээ 9 цагийн бол марафон хийж болно. Монгол, англи хэлээр бас аль алаар нь үзүүлэх болсон байгаа. Тэгэхээр лүгдийг үзэж байгаа бол магадгүй Lord of the Rings-ийг бас үзээрэй.